Дахамдууд бол тэтгэврийн нэмэгдлийн хүрэлцээний талаар маш их ярьж байна. Одоо тухайн үед ажиллаж исэн ажлын үнэлэмж ямар байсан, тэгээд сүүлд гарч байгаа тэтгэврийн бас үнэлэмж ямар байгаа. Эдгээрийг яг ингэж харилцсан уялдаатай байх талаас нь нэлээд ярьж байна. За төрийн албаагчийн цалингийн асуудал, урамшууллуудын асуудлуудыг бас нэлээд ярьж байна. За тэгээд онцгойлоод бүр сумын төвүүдээр бол одоо энэ багшийн цалингийн нэмэгдлийн асуудлыг бас яг гар дээр ирж байгаа цалингийн нэмэгдэл улсын төсөв дээр яригдчихсэн асуудлуудаас бас өөр байхаар нэмэгдлийн асуудал бас яригдж байна. За энэ соёлын төвүүдийн одоо энэ оронтой цалингийн талаар бас нэлээд яригдж байна. Иймэрхүү асуудлуудыг ярьж байна. За мөн дээрээс нь одоо энэ Баянгар аймаг, Үр хангай аймаг хоёулаа 10 аймгийн дулааны станцын асуудлууд нэлээд баригдаад явж исэн боловч тодорхой асуудлуудын улмаас гацсан тав харж байгаах одоо ингээд арталт нэлээд утаатай байгаа. За Баянгар аймгийн нөхцөл байдал бол бас яг иймэрхүү байдаг. За тэгээ энэ дээр бас нэлээд иргэд шүүмжлэлтэй ажлыг хурдлуулах талаас нэлээд саналуудыг хэлж байна. За шийдлийн хувьд бол одоо бид нар үндсэндээ одоо энэ утааны асуудал, дулааны станцын асуудлыг бол төр хувийн хвшлийн түншлэлийн одоо гэрээгээр аймагуд өөрсдөө барих бүрэн боломж байна. Хувийн хвшлүүд өөрсдөө барих бүрэн боломж байна. Энэний одоо холбогдох шийдвэрийг гаргуулах талаас нэлээд санал дэвшүүлж ажиллаж байна. За тэгээд эдгээрийг бол одоо яг энэ хаврын чуулганаар одоо бариад хэлэлцээ шийдэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Орон нутагт ажиллаж байгаа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нар бол бас нэлээд саналыг хэлж байгаа. За тэгээ энэхүү саналуудыг нэгтгээд нэлээд хилцүүлэг хийсний дараа татврын багц хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлын зүгээс бас нэг баталгаар ажиллаж байгаа. Тэгээ иргэд олон нийтэд үйлчлэг ажиллаж авсан ирэх. Ард түмнээс олж авсан